Хин ширэг алга бол унгын шир алга гэх нэг хүүхдээ ингээл тий. Гэхдээ ээж нь бас урцсан байвал тэгээ та яах юм. Дарамжлах утгатай, дээрлэх утгатай, эсвэл басах утгатай, үгүй бол замнал хийх утгатай утга бүхий маш олон комментууд, постууд орж ирдэг. Тэгээ тэр болгоныг уншаад бас сэтгэлийн дарамт олж ирнэ. Өөрийн сэтгэл зүйн докторгүй байдал орж ирнэ. Ялангуяа одоо намайг бол дух гэж одоо маш хэлдэг. Тэгээд зүгээр ингээм амьдраад яваад идэг учраас хүмүүсээ энийг ингэх л ёстой юм шиг ханддаг. Гэтэл чи хүн чинь бас зүрхтэй шүү дээ. Сошиал руу намайг хинч мэдэхгүй юм шиг ингээд өөрөө ингээ адуу мал морь зортойгоо ингээ зураг тавьчихад тий өөрийнхөө нэр усыг тавьсан, гэр бүлийнхаа хүүхдийн зургийг cover одоо зурган дээрээ тавьчихгүй бол профайл пикчрэн дээрээ тавьчихад хин нэгний хүүхдийг өөрийнхөө хүүхчиг өөрийнхөө ачцсан шиг хүний хэнийг ч хамаагүйгээр харааж айгаа усрамгаар хүний сэтгэл зүйрүү дайрдаг. Тэгээ энэ үйлдэлийг өөрийг нь хинч харахгүй ингэж боддог. Гэтэл энэ хүн муухай мессежийг өгч байгаа тэр хүний бичсэн коммент нь ах トゥ хамаатан садан ураг төрөлтэй өөр хүүхэд ачцсан нэр чинь бас таныг харж яадаг. Тийм болохоор өөрийнхөө хүүхчиг хин нэгнийг доромжлохдоо тухайн хүнийг бас жоохон хайрлж тэ өөрийгөө хинбэ гэдгийг анхаараасаа ихэн ширэг алга бол унгын шир алга гэх нэг хүүхдээ ингээл тэ. Гэхдээ ээж нь бас урцсан байвал тэгээ та яах юм. Хүний амьдралыг юу туулж аваа, ямар одоо юу мэдэрч авааг мэдэхгүй байж яагаад хүнийг шүүмжлээд идэх юм бэ? Соёл хүнээс эхэлнэ. Дахиад дээрс нь хүн байхаас эхлэх байхгүй. Тэгээд иргэн болгон ухамсартай байгаасаа ядад уншдаггүй маа гэхэд хүн байхад суралцаасаа. Соёл танаас эхэлнэ.